За өчигдөр Спанга орон дээр энэ усны төслүүдийг дэмжихэд бас боломж олцоо бас тэрийг гаргаж өгсөнд баярлалаа. За тэгээд төсөв эцсийн батлагдах хүртэл бас та бүхэн маань бас дэмжээрэй гэдгийг хүсэж байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн хууль юу болж байгаа вэ? Энэ дээр одоо яагаад ажил хийгдэхгүй байна вэ? Энийг одоо гарц гаргалгаа гаргаж байгаа гэсэн хизээ орж ирэх вэ? Улсын хурлаар орж ирэх үү? Хизээ орж ирэх вэ? За жишээ нь Далан задгадын дулааны цэцлэгээ станц 50 мегаватт барих гээд эрчим хүчний яам одоо бүгдээр л явж байна. Сангийн яам одоо бонд гаргаад ингэ явж байгаа. Энэ одоо яг ямар хуулиар баригдах вэ? Одоо төсөв батлагдангууд бондын эрх нэгдэх байх. Ямар хуулиар баригдах вэ? Төрийн хувийн хвшлийн хуулиа одоо хурдан шийдчихвэл энэ аймаг орон нутгийн боломжууд чинь маш их байгаа юм биш үү? Улсын төсвүүдээр ачаал өрүүлэхгүйгээр хийх ажлууд олон байгаа юм биш үү? Тэгээ энэ дээр тодорхой хэлээч. Их хурлаар гаргах шийдвэрүүд хизээ орж ирэх үү? Энэ дээр бас их хурл дээр ажлын хэсэг эдгээр гаргаад явах уу? Одоо ямар одоо боломж олцоонууд байна вэ? Хамгийн гол нь бол энэ аймаг орон нутгуудын боломж өөрөөгөө авч явах боломжуудыг нь л одоо төрөөс дэмжиж өгье л гэж сүүлийн 30 гаруй жил ярьсан. Тэгээ энийг хизээ хийх вэ гэсэн асуулт байна. Сэддор жигшүүн эдийн засгийн байнгын орооны даргын хуваар энэ засгийн газрын олон төслүүдийг бол бас манлайлж дэмжсэн. Гэхдээ энэ олон төслүүд явлаа гэд усны асуудлыг бол бид мартаж болохгүй. Ялангуяа одоо энэ говийн бүс нутагт за энэ орхон ангийн төсөл, Эрлэн тоонд гэдэг энэ олон усны төслүүдийг урагшлуулахгүй бол цаашаа бол бид нэр ямар ч одоо уул уурхай салбарч бай, бусад салбарч бай төсөл хэрэгжүүлэх гэдэг бэрхшээлтэй болно. Тэгэхээр нийт зураг төсөв тэзүү бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр төсөв тавигддаг. Хангалттай бол зардал биш. Гэхдээ энэ жагсаалтанд бол энэ одоо усны төслүүдийг бол тэргүй ээлжинд ирэмглээд явах гэдэг бол би ийм байр суурьтай бол эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд байгаа. Орхон ангийн төсөл бол 2020 онд бас тэзүү нь бол хийгдсэн байлээ. Гэхдээ одоо шинжлэх шаардлага байна. Онгоц цагаан бургастай төсөл, Хэрлэн тоонтын усны төсөл. За одоо Хэрлэн тоонтын төсөл болвол тэзүү нь хийгдэж байгаа. Оюутлагоогоос санхүүжилт аваад. Тэгэхээр бид нар зураг төсөв тэзүү бэлэн болгочоод гадна дотны санхүүжилт одоо дэмжлэг авах ажил руу орохгүй бол юу ч бэлэн биш, цаашаа урагшлахгүй шүү дээ. За энэ утгаараа бол бид нар бол сая төслүүдийг ирэмблэхдээ энэ усны төслүүдийг бол тэргүй ээлжинд ирэмблсэн. Дээрээс нь сая улсын жилийн төлөвлөгөөнд 126 төсөл байсан. Жилийн төлөвлөгөөнд байсан төслүүдийн 76 нь улсын төсвөөс ямар нэгэн байдлаар санхүүжилт авч ийсэн. 50 төслийг хэн санхүүжүүлэх вэ? Санхүүжилтийн их үүсвэр нь тодорхойгүй. Тэгсэн мөртлөө нийгмийн импакт өндөртэй. Ингээ одоо яах вэ гэд ирэл хийлжиж энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа амь оруулъя л гэж зорьсон. Тэгэхээр энэ төсвийг дагалдуулаад яг таны хэлж байгаа төр хувийн хвшлийн түншлэлийн хууль орж ирж байгаа. 50 төсөл түншлэлээр явна. Ингээ явах гэхээр одоогийн хэрэгжиж байгаа хуулиар бол бараг одоо 8 үе шат. Багадаа жил 4 сар. Сангийн яамнаас 3 удаа зөвшөөрөл авдаг. Эдийн засгийн хөгжлийн яамнаас жагсаалтанд оруулдаг. Тэгээ түншлийн төв дээр очиод урьдчилсан тэр бүрэн шинжилгээнүүд хийгддэг. Ингээд жил хагас гадны одоо хөрөнгө оруулагч нарыг авчираад түншлийн төсөл хэрэгжүүлье гэдэг ноу хавыг нь ашиглаж хамгийн сүүлд нээлттэй сонгон шалгаруулж зарлаа өөр компанид өгчгөөр яаж Монголд хүн одоо хөрөнгө оруулж хамтарч ажиллах вэ? Тэгэхээр аймаг орон нутаг бие дааж төслөө хэрэгжүүлэх болцоог нь олгоё. Нийслэлээр өнөөдөр түншлийн төсөл амжилттай хэрэгжээд байгаагийн шалтгаан бол тэр нэг 5 салбарт дээрээс нь 100 тэрбумаас доош өртөгтэй төслүүдийг хялбаршуулсан журмаар хугацаа бага үе шат бага байдлаар хийдэг засгийн газрын хялбаршуулсан журам хэрэгжиж байгаа. Энэ хууль төсөв дагсуул батлагдсанаар аймаг орон нутгууд бүгдээрээ түншлийн төслөө бие дааж хэрэгжүүлэх болцоо бүрднэ. За сангийн яамнаас хариулах хэрэгтэй хаа. За бас эрчим хүчний сайдаас асууя. Энэ 50 мегаваттын станц хамгийн гол нэг аймаг бас хөлдөчих гээд байна л да. Энэ станц ингээд эвдрүүл ингээд шууд хөлдөнө. Тэгээ нэг аймаг нь хөлдсөн байхад одоо бид нар энд одоо миний хувьд бол суух тийм боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ
ард иргэдийн одоо өсөлт шаардлага маш их байна. Одоо жишээ нь 70 задгадын өсөлт тэлэлтэн дээр цахилгаан станц баригдахгүй бол ер нь ингээд огт зогссон байна. Тэгээ одоогийн станц нь бол маш хэцүү байдалтай ажиллаж байгаа. Тэгээд энэ 50 мегаваттын станцыг яаж хурдан эхлүүлэх боломж байна вэ? Бондоор эхлүүлэх боломж байна гэдгийг сангийн яамныхан маань хэлж өгөөч. 70 задгадын хэрэглэгчдээс маш их өсөлт мессеж ирж байна. Тулгай сангийн яам гишүүний асуултанд хариулъя. 50 мегаваттын төслийн бол 500 тэрбум төгрөгийн бондын санхүүжилтээр хэрэгжчихээр байгаа. За тэгээд энэ жилийн хувьд бол 150 тэрбумны эхний санхүүжилт нь 26 төсөнд туссан байгаа. За тэгээд 150 энэ 2026 оны хууль батлагдмагц одоо нэг бондын ажиллагааг шууд эхлүүлээд явах боломжтой. За тэгээд дараа жил 350 тэрбум, 3 дахь жилдээ 50 тэрбум гэсэн ийм хуваарьтай ингэж орж ирж байгаа. Худалдаа авахын хууль бол яг төрийн худалдаа авалтын тухай хуулийн дагуу явагдана.